Count Dracula? I am Dracula. Дракула гэдэг нэр бидэнд цус орогч гэдэг утгаар л буудаг. Тим төсөөлөл буухаас жаргахгүй. Учир нь өнөө хүртэл Дракулагийн тухай 270 гаруй кино хийгдсэн гэдэг юм билээ. I am Dracula. Өдрийн цагаар авсан дотроо унтж байгаад шөнө болохоор авснаасаа гарч ирээд хүний цусыг сордог аимшигтай хүний тухай. Тэгвэл Дракула хэрхэн дэлхийн алдартай цус орогч болсон бэ? Бүр Дракула Монгол хүн байсан байж болох уу? Энэ талаар жаахан зүйл ярив. 1897 онд Брам Стокер гэдэг хүн алдар зохиолоо гаргажээ. Энэ зохиолд хүний цусыг сорж амьдардаг Дракула хэмээх язгууртны тухай гардаг. Гэхдээ цус орогчийн тухай яриануд бүр 11-р зуунаас ихтэй байж магадгүй. Vampire буюу цус орогч гэдэг үгийг славян гаралтай улс орнуудын ардын аман зохиолд гардаг. Upir буюу чөтгөрийн гаралтай амьтан цус орогч гэдэг үгнээс гаралтай гэж үздэг. Тэгвэл юунаас болж энэ яриа үүссэн юм бол? Үүндээ цус орогчийн тухай түүхүүд нь галзуу өвчин, эсвэл пелагра буюу витамин дутагдсанаас үүсдэг өвчин. Мөн хүний бие задрах үзэгдлийг буруу тайлбарласнаас болж энэ бүх яриа үүссэн гэж үздэг. Жишээ нь нарны гэрэлт хэд мэдрэмтгий болдог порфирия гэдэг өвчин байдаг. Энэ өвчин нь мэдрэлийн системд нөлөөлдөг, арьсанд нөлөөлдөг гэсэн хоёр төрөлтэй. Арьсанд нөлөөлдөг төрөл нь нарны гэрэлт хүний арьс цэврүүдэж, хавгнах, захтнах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг тул шөнийн цагаар л голцоо гадуур гардаг байжээ. Хүмүүсийн сэжгийг төрүүлсэн байж болох бас нэг зүйл бол энэ өвчнөөр өвдсөн хүний шээс улаан, эсвэл хүрэн өнгөтэй болдог. Тиймээс хүмүүс тэднийг цос уусан байна гэж андуурдаг байж. Мэдрэлийн гаралтай порфирийн үед зарим тохиолдолд нүүр амны булчин татах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Ийм хүний шүд ярцааж харагдах учир айсан хүмүүст соёо ургасан мэт харагддаг гэжээ. Цус орогчийн талаар тайлбарлаж болох өөр нэг өвчин бол галзуу өвчин. Галзуу бол мал амьтнаас хүнд халдварладаг вирусын гаралтай өвчин. Ялангуяа галзуугаар өвдсөн амьтанд хазуулах үед шүлсээр дамжин халдварладаг. Кинон дээр ч гэсэн гардаг да. Вампирт хазуулсан хоёр нүх заавал байдаг штэ. За тэгээд галзуу өвчин тулсан хүн маш огцом хэрцгий зан авир гаргадаг. Бусдыг гэмтэх үйлдэл хийж магадгүй. Ялангуяа цус орогчийн тухай аимшигтай яриа гарч байх үед Европт чон нохоонд галзуу өвчний тархалт их байсан гэж үздэг. Учир нь дайн тулаан ихтэй. Энэ тэмдгүү өгсөн хүмүүсийн сэгзэн байдаг байсан болохоор халдвар амархан тархдаг байжээ. Тухайн үед вирус нянгийн талаарх ойлголт байгаагүй учраас гинтл биеийн муудах, элдв аашцан гаргахыг бараг шууд л чөтгөр шулмын хараал гэх мэтээр хүлээн авдаг байж. Мөн тухайн үед сүрээ өвчний тархалт их байсан бөгөөд өвчлсөн хүн турж ицсэн, царайн цонхиж, цусаар ханиалгадаг байсан нь цус орогчтой холбон тайлбарлахад хүргэдэг байсан. Харамсалтай нь тухайн үед энэ өвчин гарцааг өхөлд хүргэдэг байсан учраас хүмүүс тийм хүмүүсээс үнхэлцгээ хагартал айдаг байжлаа. Эдгээр өвчнүүдээс гадна төрөл бүрийн арьсны өвчнүүд, тэрч бүхэл бусад хүмүүсийг хаддаг сэтгцийн өвчнч байдаг байна. Үүнээс гадна нас барсан хүний биеийг хөөж, үүнээс болж амнаас нь цус гоожих зэрэг тохиолдол гардаг. Харин үүнийг нь харсан хүмүүст саяхан амьд байсан, мөн цусаар хооллсон мэт харагдуулдаг байсан байж болцсошгүй юм. Цус орогчдыг ихэвчлэн хүн төрхтэйгээр төсөөлдөг тул гэмт хэрэгтнүүд ч энэ цуу яриаг далиндуулан жигшүр тэргүүдээ үлддэг байж. Цус орогчид толинд харагддаггүй, нисэж чаддаг, харанхуйд маш сайн хардаг, мөнгөн зүйлс модон гадсан л үхдэг, чон эсвэл сарсан багвахаа болон хувирч нисэн оддог гэх мэт ойлголтууд бол бүгд уран сэтгэмжээр зохиогдсон зүйлс. Харин Дракула зохиол бол энэ бүх шинж чанарыг бүгдийг нь агуулж чадсан дүр юм. No! Do not see me! 16-аас 18 дугаар зууны хүртэл Европ болон Османы эзэнт гүрний хооронд болсон дайн толгоонуудын үеэр цус орогчийн тухай түүх домгууд яригцаар байсан. Элдвийн аман яриа, аимшигтай домгуудад итгэсэн ард иргэд үхсэн хүнийг цус орогч болгохгүй тулд авсанд нь саримс хийх, цэцгийн үр цацах, зарим тохиолдолд дахин амь орж магадгүй гэж айж модон шороор цэжиг нь сүлбдэг байжээ. Австрийн засгийн газар болон албан тушаалтнууд орон нутгийн хүмүүсийн оршуулах үедээ хийдэг энэ хачирхалтай зан үйлийг ажиглаж улмаар 1755 онд энэ талаар олон нийтэд мэдээлсэний дараа цус орогчийн тухай хүмүүс бүрлэх ярилцах болж үүмийн самуун дэгджээ. Аргаа барсан Австрийн хатан хаан энэ бүх зүйлс үнэн эсхийг мэдхээр өөрийн эмчээ илгээв. Тэгэд эмч судалж үзсний дараа энэ мэдээлэл огт ор үндэсгүй худал зүйл гэдгийг олон нийтэд зарласны дараа байдал арай намжсан байдаг. Гэвч амд амьдсан яриа цаашид үргэлжилсээр баруун Европт хүрчээ. 1819 онд Английн зохиолч Джон Уильям Полидори цус орогч нэртэй зохиолоо хэвлүүлв. Энэ зохиол Ирландын зохиолч Брам Стокерт ихээхэн нөлөөлсөн. Брам Стокер 7 нас хүртлээр хүнд өвчнөө улмаас хэвтэрт байжээ. Энэ үед ээж нь түүнд ардын үлгэр янз бүрийн аимшигт түүх ярьж өгдөг байсан бөгөөд
Ялангуяа 1832 онд дэгдсэн холиор өвчний үед үгсэн гэж андуураад амьд хүмүүсийг олноор нь булшилсан тухай ярьж өгдөг байлаа. Тухайн үед ангаах ухаан энэ өвчнийг бүрэн ойлгоогүй байсан учраас үнэхээр үхээгүй хүнийг булшилж байсан нь үнэн. Тиймээс амьдараа оршуулгдсан зарим хүмүүс авсны хайрцага дотроос нь самарцсан байдаг байсан нь энэ ярианд бүрэл хүч нэмсэн бололтой. Харин энэ бүхнээс санаа авсан зохиолч 7 жилийн турш Европ даяар цус орогчдын тухай түүх, аман яриануудыг судалж явсны эцэст 3 дугаар Влад Дракулаг зохиолын гол баатар болгожээ. Учир нь түүний харгас эрцгийн үйлдэлүүдийн талаар аимшигтай амд амьдсан ярианууд яригддаг байсан. Харин энэ талаар дараа нэрээ. Зохиол худалдаанд гарсны дараа нэлээд амжилтанд хүрч Брам Стокерыг энэ зохиолоор нь хүмүүс илүү мэддэг болов. 1924 онд Дракула Бродвейн тайзнаа жүжиг болон тавигдаж, харин 1931 онд Universal Studios зохиолыг нь кино болгон гаргаснаар бидний мэдих цус орогч Дракулагийн домог дэлхийд даяар алдаршсан. Тиймээс жинхэнэ Дракулагийн түүхийг энэ зохиолоор төсөөлж ойлгодог болжээ. Харин одоо маш сонирхолтой зүйлийг ярив. Дракула Монгол гаралтай хүн байсан байж магадгүй. Цус орогч Дракула зохиол биш шүү. Жинхэнэ Влад Дракула. Энэ мэдээллийг түүхч судлаач Отгон Баяргой Монголын гээгцэн түүх сувгийн подкастаас олж сонслоо. За тэгэхээр Валлах нь одоогийн Румыны нутагт оршин тогтнож байсан улс. Бидний нэрлэдгээр Дракула буюу Влад Цепеши элен цэцэг Басараб нь Валлахын хаант улсыг үндэслэн байгуулсан хаан. Гэхдээ нэг сонин зүйл байна. Тэр нь юу гэхээр Басараб хааны эцэг нь Монголын зүч хааны аж хүү Туг Төмөр. Чингис хаан Хорезмын улсыг эзэлсний дараа Мухаммед хааны охин Хан Султаныг ууган хүү зүчтэй хатан болгон өгчээ. Тэдний дундаас төрсэн хүүхдүүдийн дөрөвт хүн Бэрхчар. Бэрхчар нь хөхөчүү 9 буга хэмээх 2 хүүтэй. Тэгвэл хөхчүүгийн хөвгүүд нь Ижил Төмөр, Бэлэгч, Тугдаа, Туг Төмөр. Харин Туг Төмөр бол Басарабын аав. Гэхдээ түүнийг Монгол гаралтай байсан хэсгээр маргаантай байдаг нь үнэнч Монгол гаралтай хүн байж тун магадгүй байна. Влад Цепеш Дракула нэрний хувьд Цепеш буюу жадан төлөгч гэсэн утгатай үг юм байна. Влад Дракула туркуудтай нэлээд байлдаантай байсан бөгөөд олзолж авсан туркуудыг модон жаданд шорлж алдаг байсан гэдэг. Түүний нэр яагаад алдарсан гэхээр тун сайн цэргэн жанжин байсан бөгөөд Туркийн нутаг руу аян дайныг амжилттай явуулж байсан учраас Валахын ард түмэнд нэр хүндтэй болжээ. Харин одоо Влад Дракула гэж яг хэн байсан талаар сонирхцгаая. 3 дугаар Влад Дракула 1431 онд одоогийн Румын улс, тэр үеийн Унгарын Трансильванид төрсөн. Хар багасаа дайн тулаан дунд өссөн учраас газар нутгаа хамгаалах, түүнийхээ төлөө тулдахаас өөр аргагүй гэдэг үзлээр өссөн байж. 1447 онд Унгарын захирагч Жон Хуняди Валлах руу дайрах үед түүний аав болон ах нь алуулжээ. Харин 16 настай Влад хэд хэдэн тулаанд амжилттай байлдаж гавьяа байгуулсны дараа Валлахын захирагчаар томилогдов. Унгарчууд тэдний эсрэг байнга занал хийлж байсан учраас Румынчууд Османчуудтай эвийн гэрээ байгуулжээ. Тэдэнд татвар өгч хариуд нь унгарчуудаар хамгаалуулж байсан. Гэсэн ч унгарчууд Владыг зүгээр орхисонгүй. Түүнийг алахыг үргэлж санаархдаг байсан. Тиймээс Влад Молдов руу зүхтаж тэнд хэдэн жилийг өнгөрүүлжээ. Владыг эзгүй байх хооронд түүний үеэл 2 дугаар Владислав гэгч гарч ирэн Валахын хаанд өргөмжлөгдөв. Тэрээр хаан боломгцоо Унгарын хэд хэдэн хот руу дайрчээ. Энэ үйлдэлийг төвчээгүй Унгарын хаан Жон Хуняди түүнийг устгахын тулд хууль ёсны хаан болох Дракулатай хамтарч түүнийг устгахаар шийдэв. Ингээд 1456 онд Дракула болон Жон Хуняди нар их цэрэг хөдөлгөж Валахт буцаж ирсэн. Харин Дракула өөрийн дайчдын амийг дэмий өргөдгөөс сэргийлж Владиславыг халц тулаанд дуудсан бөгөөд энэ халц тулаанд Дракула Владиславын толгойг тастан хайжээ. Ингэснээр Дракулагийн нэр хүн дахин өсөж хаан ширэндээ буцаж заларсан. Энэ л үеэс хойш түүний түүхэнд муу нэрээр үлдэх асар их цус урссан он жилүүд эхэлсэн байна. Хаан болсныхаа дараа тэрээр улс орон даяар өөрийн эцгээс нь урвсан хүмүүсийг олж илрүүлэн өөрийн ордондоо тэдгээр ноёд язгууртнуудыг гэр бүлийнх нь хамтаар үрсэн байна. Гэвч тэднийг ирэх үед нь Дракула бүгдийг нь баривчилж гэр бүлийнхнийх нь өмнө модон шонд дүгжилж алав. Харин үлдсэн хүмүүсийг боол болгосон ч удалгүй тэднийг ч мөн адил бүгдийг нь алсан гэдэг. Влад Дракула гуйлгчин хүмүүсийг үзэн яддаг байжээ. Нэгэн удаа Валахын бүх гуйлгчдыг найранд урьж хоол ундаар дайлав. Гэхдээ түүний зорилго шал өөр байсан төдийгүй гуйлгчдыг цадтал хооллолсны дараа бүгдийг нь баривчилж шатаажээ. Дракула туркуудад үргэлж дургүй байсан. Харин Христийн шашинтнуудын эсрэг хийсэн Османчуудын дайн түүний хүслийг хэрэгжүүлэх том боломж болов. 1461 он гэхэд Османчууд Европын нутаг дэвсгэрлөө ойртсоор байлаа. Османчууд Грекийг эзэлсний дараа Балканы хойгт Валлахчуудыг эзлэх илүүлсэн.
Османы эзэн хаан Дракулад илчилгээж тэдэнд татвардуулж цэрэг зэвсэг өгөхийг шаардав. Харин Дракула оронд нь элч нарыг нь цовдлж алсан төдийгүй Валахын улс хизээч Османы дагуул улс болохгүй гэж ир сатуу мэдэгджээ. Османы хаан галзууртлаа урлаж өөрийн шилдэг захирагчаа хүнд морин цэргийн хамт явуулсан ч Дракула тэднийг бүгдийг нь шорлж алжээ. Улмаар Дракула Унгарын хаан Матиус Корвинустай хамтарч Османчуудын эсрэг цэргэлэн мордож хэдхэн 7 хоногийн дотор 23 мянган Османыг хэрцгээгээр тамалж алсан байна. Чухам энэ дайны үеэр Дракула Цепеш буюу шорлогч, цовдлогч гэдэг хочийг авсан байдаг. 1462 онд Османы хаан түүнийг дутуу үнэлснээ ойлгож 18 мянган шилдэг цэргээ явуулсан боловч тэд мөн Валахын цэргүүдэд бут цохигджээ. Энэ тулаанд ялалт байгуулсны дараа түүний нэр Валах төдийгүй Европ даяар алдаршиж Османчуудаас аврагч хэмээн магтаж байлаа. Валахын цэргүүд туркуудыг хятсаар байсан тул Османы хаан бүх хүчээ шавхаж түүнийг нэг мөрт дарж авахаар 150 мянган цэргээ илгээжээ. Дракула тэдний эсрэг 24 мянган хүнтэй армиа дагуулan тосон байлдав. Тэрээр цэргийн гоц ухаантан байсан бөгөөд Османы армиас хэд дахин цөөн цэрэгтэй учраас цэргүүдээ хоёр хувааж хоёр талаас нь дайрчээ. Тэд Османы цэргүүдэд гинти хүчтэй цохилт өгсөн учраас тэднийг ухрахаас аргагүй байдалд оруулсан. Хэдийгээр Османы нэгдсэн дайралтыг зогсоож чадсан боловч түүний хамтрагч Матиус Корвинус түүнээс урвсан байсныг мэдсэнгүй. Дракулаг гиндүүлэн баривчилж хоржээ. Үүнээс хойш Дракула 12 жилийн турш Унгарт хоригдож байхдаа хааны үеэл бүсгэд дурлсан бөгөөд түүнтэй гэрлэхийг хүсгэд Матиус түнд хэрв чи түүнтэй гэрлүүл хизээч Валахад эргэж очихгүй гэсэн ам тангаргийг нь авсны дараа тэднийг гэрлүүлв. Гэвч Дракула өөр бодолтой байлаа. Тэр өөрийн таньдаг эрх мэдэл бүхий цэргийн хүмүүстэй нууцаар зөвшөлдсөж армиа бүрдүүлж улмаар Валахын хаан ширээнд дахин заларсан. Гэвч Османы хаан түүнийг дарахаар их цэрэг илгээж Дракула 1477 онд Османчуудын эсрэг хийсэн тулааны үеэр алагдсан гэж үздэг. Хэдийгээр тэрээр олон мянган хүнийг шатааж модон жаданд шорлж алсан ч гэсэн эх орныхоо төлөө насан туршдаа тэмцсэн гэж түүнийг хүндэтгэн үздэг байна. Сүлжээний дүгнэлт. Влад Дракула бол олон мянган хүнийг алж харгас хэрцгий үйлдэл гаргасан хүн. Гэхдээ нөгөөтэйгүр тухайн цаг үед ард иргэдийг нь алж хятаж газар нутг руу халтан товтлсон дайснуудтай дайдахаас өөр арга байгаагүй. Бид одоо л хүний эрх шудрах шүүх гэж ярьдаг болсноос биш хэдэн зуун жилийн өмнө бол амьд үлдэхийн төлөө амьдарч байсан цаг үе. Тухайн үед дайн тулаангүй газар гэж байсангүй. Үнэн дээр одоо ч бид эдийн засаг, эд баялагын төлөө нэг нэгнээ хязгаар байгаа. Саяхан л бид хүн төрөлхтөн урд өмнө хизээч байгаагүйгээр инх тавин боллоо. Хүний ёс суртахуун маш өндөр болжээ гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр хэдэн арван улс дайны байдалтай байсаар байна. Үнэн дээр бид одоо ч гэсэн тоглоомоо булаацалдсан хүүхдүүд хിവэрээ.